Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас улсын хурлын гишүүн Эрдэнэтийн гаргасан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтээ дэмжсэн юм а. Энэ тухай санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм а. Дараа нь засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол улсын засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан нийтдээ 12 хуульд өөрчлөлт оруулахаар засгийн газраас хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсан юм а. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж зарчмын зөрүүтэй саналтай гишүүд байна уу? Саналтай гишүүд байна уу? За Эрдэнэбат гишүүн саналтай гэж байна. Өөр нэр өгье. За тэгвэл Эрдэнэбат гишүүнээр саналтай саналаа хэлье. Бүрэлдэхүүний тухай хуулийг бид анхны хэлэлцүүлэг хийж байгаа. Тэгээд зарчмын зөрүүтэй ийм санал гарахгүй байгаа учраас бид эхний хэлэлцүүл нэгдүгээр хэлэлцүүлгээр нь шууд батлуулъя гэсэн санал оруулж байна. Яг энэ дээр нэг дүгнэлт техникийн хугацааны хувьд бол батлсан өдрөөс нь явуулж яасан бэ гэдэг ийм саналтай байна. Энэ бүтцийн тухай хуулийг дагаж бас нэлээд олон хуульд өөрчлөлт оруулахаар орж иж байгаа. Тэгээд түүн дээр төсвийн доктортой байдлын тухай хуулийн заасан нэг заалтыг бас өөрчлөё гэсэн санал орж ирсэн байгаа. Хэрвээ тэр заалт маань одоо өөрчлөгдөхгүй хэвээрээ үлдэх юм бол ямар одоо нөхцөл байдал үүсэх вэ? Төсвийн доктортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулбал за улсын хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос доошгийн хувийн 3/2-оос доошгийн хувийн саналаар энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэсэн байгаа. За энийг бол одоо манай гишүүд бас ойлгож байгаа хаа гэж бодож байна. Байнгын хорооны түвшиндээс нэгдсэн чуулганы түвшинд очихдоо 3/2-ын дэмжигдсэн тохиолдолд энэ өөрчлөлт орно гэхэд энийг техникийн шинжтэй ч гэсэн. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам засгийн газрын гишүүний эрхлэх асуудал нэр томьёог жигдлэхээр эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд тусгажээ. Хэлэлцэж байгаа хуулийн төслүүдтэй холбогдуулан улсын хурлын гишүүн Баяр Цогтын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9% нь дэмжсэн юм а.